Сайн байцгаана үзэгч, сонсогч, уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын гавьяач, жүжигчин, балетчин Алтан Хуйг хүрэлцэн ирж оролцож байгаа. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа, энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа дорж боломдоо маш их талархаж байна. Ингээд юуны өмнө бидний урилгыг хүлээн авч бас цаг зав гаргаж нэвтрүүлэгт мань хүрэлцэн ирж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Өө тэглэгээ яхаа тэгээд та их сонсч ирсэн нэвтрүүлэг. Тэгээ их одоо их дээр үесэл сонсоод байсан, тэгээд өнөөдөр орж ийн одоо. Бас таныг олж авах гэж бас нилээдгүй ажил болж ээж боллоо. Бас л цаг завгүй байдаг хүн юм байна. Эх орондоо ирээд мурдод уцах энхэн бас зур тантай нэвтрүүлгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За үнэхээр талархаж байна. Би ч одоо нэг зав цавгууч хэн одоо юу бол яах вэ? Өөрийнхөө мэрэгчлэл хийгээл. Тэгэл бас хүмүүс бас сурсан мэдснээс хүргчгээл тэгэл юм. Ингээд би танаас нэвтрүүлгийн турш 100 асуултыг асуу. Та надад 100 хариултыг өгнө. За. Юуны өмнө та манай нэвтрүүлгийн үзэгч, сонсогч нарт гэр бүлийнхнийгаа танилцуулаач. За би өөрөө болохоор ер нь Ховд аймагт төрсөн. За Ховд аймгийн аймгийн төв төрсөн. За манай аав маань бол ерөөсөл язгуурын одоо үнэхээр авьяас бэлгэн тэгшэрсэн. За тэр дуулж, хуурдан, товшуур, за тэгэл хөөмийн хархираа, тэгэл язгуур бие биелгээ. За тэгэл Ховд аймгийн хөгжим драмын театр насаар ажилласан Монгол Улсын гавьяач, жүжигчин ардын биелгээч одоо дуграа гэдэг хүн байдаг. За тэгээ тэр хүний одоо тэр их одоо өчүүхэн ч гэсэн авьяасыг нүглээл одоо өнөөдөр ингээд сонгодог урлагт явж байна. За ээж маань бол яс мөн Ховд аймагт төрсэн. За тэгээд Ховдын кино театрт бол насаараа ажиллаж байгаад. За одоо тэгээд ээж маань энд тэгэл Ховдын хооронд байдаг. За тэгээд эхнэр маань одоо хангаахын эмч мэрэгчлээ. За нэг хоёр сайхан охинтой, их том охтодтой би чинь. Тэгэл гэртээ дөрвөлээ сайхан амьдардаг. За ааваасаа бол нийтдээ 8 улаа бид нар. Дээрээ 3 ах, 2 эгчтэй. Доороо нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. За тэгэл тийм л их өрнөр өтгөн айл та. Ер нь бол ерөнхийдөө урлаг соёлын салбарын гэр бүлийн л хүн бахна шүү дээ, тийм ээ. Тий. Балетчин болъё гэж мөрөдчихсэн үү? Бүр багасаа. Ер нь бол багасаа бол аавыг дагаал бүжиглээл би өөрөө бие биелээл. Тэгэл аав маань өөрөө нэг надад нэг 3 биелгээ зааж өгсөн. Хотон биелгээ, торгуудын 90 авирга, тэгээ баядын нэг биелгээ байсан. За тэгэл нөгөө чинь бүжиг дуртай. Хамгийн одоо нэг дуртай зүйл нэг бүжиглэхээр одоо их ийшээ тийшээ явдаг. За нэг сургуулиас ихэд л нэг аймгийн хөгжим драмын театр дээр бүжиглэн ч тийм. За нөгөө баяр одоо тэр хүүхдийн баяр маяр болох би хамгийн түрүүнд л явж яадаг. Бүжиглэхийн хаажуугараас ярьчин, хөтөлчин тэгэл одоо дуулж хуурцчнаа бас хажуугаар. Тэгээ хот руу ирнэ бас. Тэгээ хотод болж байгаа хүүхдийн яргуу наадам ч гэдэм үү те. За нөгөө нэг 100-ны манлаа бүжигдэглээ цэвждгэн одоо бас Монгол бүжгийн уралдаан ч гэдэм үү. За тэгээ цаашлаад явах юм бол энэ Оросын халимаг улс руу хүүхдийн олон улсын наадамд оролцох гэл. Энд нь бол айгүй их дуртай. Өөрөө нөгөө гэртээ суудаг гэсэн. Тэгэл нөгөө хөдөлгөөнтэй хүүхдээс. Балет гэдэг юм бол ерөөс анх бол мэддэггүй байсан. Тэр ч одоо 80-аад оны сүүлэхэр чинь тийм ээ. Тий. Тэгээд бүжигл гэж үүдэг. За Монгол бүжигл гэж мэддэг байсан. Тэгээд Монгол бүжигчин болно гэж угаасаа өөрөө багтаа бол боддог байсан. Тэгээд аав маань бол яг хөө мэдээж бас Монгол бүжигчин болгоё гэж. Манай хамгийн том ах бол өөрөө бас Монгол бүжигчин байсан. Миний дараагийн ах маань бол одоо бас хөгжим бүжгийн коллеж тухайд одоо бол Монгол Улсын консерватори шүү дээ. Тэнд бол хөгжмийн кларнет үлдээдэг одоо дөрвж эрдмийн театрт насаар ажилласан хүн байдаг. Тэрний дараагийн ах маань бол яг одоо бизнесмен хийж байсан. Тэгэл эгчнэр маань бас урлагийн хүмүүсүүд байсан. Тэгтээ бас имлэгийн
мэрэгч нь бол эмнэлгийн талынх. Тэгээд өөрөө болохоор би ч одоо за аавчны хүчилтгүүл байсан л да. Тэгээд яг гоо би ч өөрөө бүжигчний болохоор чинь тэгээд намайг за миний хүү бүжигч юм болох уу гэл. За хөгжим бүжигч хоёлаа Монгол бүжиг ангид шалгуулъя гэл. Тэгэл очисон чинь хөгжим бүжгийн коллеж тухайн жил 1993 онд шүү дээ. Тэр жил ардын бүжгийн ангийн эсэлт аваагүй. Тэгээд анх удаа бүтэн одоо тэг 7 жилийн хөтөлбөртэйгээр сонгодог бүжгийн ангид хүүхдүүд авч байна. За эрэгтэй хүүхд бол бодоо. Энэ сайхан ястаа хүүхдийг болоод дуртай явъя. За шалгуул гэж амаа. Тэгээ би чинь шалгуулаа тэгээд орж илээд. Тэгэл ороод орохдоо тэр чинь бас нэг мэдээ бүжигл бол бүжиг гэж өөрөө бодож байсан. Тэгээд орохдоо тэгэл орчоод 1-2 жилийн дараа нэг Монгол бүжигрүүл орчин доо л гэж бодож байсан. Харин бол яг наана ингээ те тийм гэж байгаа болооч цаанаа болоод ерөөсөл айгүй дуртай байсан байгаа хэрэг нь бол хараад байна. Яг бол би 5 дугаар ангид орчоод жилийн дараа Дөөрөж Эрдэмийн театр дээр болдог цөмөөхөө гэдэг. Одоо хуучмал шилхүүнч гэлдэг. Би өөрөө цөмөөхөө гэд нэр өгсөн ч одоо цөмөөхөө гэдэг шилхүүнч байдаг нэг падутра гэдэг дүрээд. Тэрийг үзчихэл манай ээж хэлж ирсэн. Авчин зүгээр өстө ойлал пилтажн дээр л 2 давхар дээр үзсэн. Тэгчээл ерөөсөл яг л миний одоо өстө бараг л одоо үнэхээр ийм сайхан урлаг дээдийн одоо тэг бүжгийн бүр төгс ийм урлагийг миний хүү бас эзэмшиж анхны тайзан дээр гарлаа гэл. Ганц үзсэн тэр ах манай миний бүжиж байгааг үзсэн. Тэгэхэд их нөлөө сунагч байсан гэсэн. Тийм л түүхтэй. Ингээд л амьдралаа балеттай холбочлоо. Тэгээ таны сонгодог балетийн амжилтуудыг дурдах юм бол одоо зөндөө их сайхан амжилтууд байдаг юм байна л да. Тэгээ би юу гэж асуух гээд ирэхээр энэ амжилт гэдэг юмд шунал гэж ер нь байхаар юм байна уу? Шуналлаас төрүүлээл одоо нэг дур хүсэл, хэрмэлзэл, мөрөөдөл тэр л илүү урд л явд юм болоо да. Тэгээ эзэж одоо шунаал одоо нэг юм дүрж шунж үдсэнгүү. Яг харин үнэхэр мөрөөдөл бол байж исэн гарч хүмүүсүүдийг одоо биширж бусдыг харж ямар гайхалтай юм бэ гэж тэр хөгжмийг сонсож тэр хөдөлж байгаа тэр хүний биеэр илэрхийлж байгаа үнэхээр төгс. Энэ дэр бас дангаа сонгодог бээр ардын бас ардын язгуур бие биелж байгаа мундаг бүжгэлж байгаа хүмүүсүүдийг харахаар үнэхээр бас дотор бас ингээл огшоол. Тэгэхээр гайхам шиг бол энэ л юм гэл хөгжимчтэйг харахаар бас үнэхээр өмнөөс нь бас бишрээд л тайзан дээр тэр тарж байгаа хүмүүсүүд чинь тэгэл урлагийн одоо өөр бүтээлүүдийг харах чинь бас хүн хүний онцлог гэл тэнд л одоо мөрөөдөлтөд ирлэгдэж л тэрний хойноос л бас нэг өөрөө нэг бас нэг тийм хүн болчихсон ч гэдэг юм уу те бас нэг тэр одоо театрын тайзч юм уу одоо бас очоод бүжгэлдэг юм ахад үзээд ч юм уу тэгж л одоо явсан. Хэрвээ балетч болоог бол ямар байх вэ? Балетч болоог байсан бол ер нь л урлагийн хүн л болох байсан баг. Ер нь урлагтай их ойрхон. Аав ээж хоёр ч өөр угаасаа их урлагтай ойрхон шүү дээ. Нэг нь киноных, нэг нь одоо яг бүжгийн урлаг. Тэгээ өөрөө бас тайзны, ерөөсөл тайзны л хүн л дээ. Өөрөө дуу хөгжим зохиоч нь одоо тэр Баруун Монголын их олон ястангуудтай шүү дээ. Бараг 20-од тэдний чинь одоо яг таарсан дуу өөрөө зохиоч нь тэнд нь таарсан хөгжмийн зохиоч нь тэр нь одоо ингээл аавын бас шавнар гээд маш их олон хүмүүсүүд байж тэр дундаас ингээл одоо тэрийг сурсан мэдсэн хүмүүс гэл одоо 40-50 гаруй орноор ингээл явж яасан гэл хэрч бас их л ундрахтай авьяастай хүн байсан юм л да. За ажил бол явц судал ихтэй болчихжээ та тийм ээ. Хэцүү вэ нү? Гайгүй юу? Ер нь өөрөө нэг багаас нэг явах дуртай. Тэгэхээр эндээ бас нэг дуртай юм аа хүн чинь хинчнээ хэцүү байсан ч гэсэн тэгэл яваал байдаг те. Сая гэхэд л одоо хөдөө яваал ирлээ дорногоо руу очиж. 90 гутаас нэг хүсгэл бүр цаатангуудыг очиж үзээд ирж. За Америк энэ хоёрын хооронд бол үнэхээр одоо яг дэлхий гэдэг байх бол нэг нь яг нөгөөдөн дээр дээрж тийм үү те. Нөгөөд маргааш нь болохоор ирэл яг энэ хооронд нисч явах нь мэдээж хол. Тэр онгоцон суугаад дор ааш тэгэл нэг
14-5 цаг тэгэл дараагийнх нь завс халиад ч юм уу тэгэл 20 хэдэн цаг гэл 27 8 цаг 30 цаг. Тэр болгоныг одоо тооцох яах вэ? Хамгийн гол нь дуртай юм хийж байна. Дуртай одоо өөрөө аялах дуртай, дээрээс нь юм үзэж нүд тайлах. За тэгээд мэдсэн сурсныгаа өөрийнхөө одоо энд эх орондоо би ч бас нөгөө хөдөө өссөн, өвөө мэдэр өссөн, мал дээр одоо тэр хонь хариулж үзсэн, одоо мал тууж үзлээ, өвлжээ хаварчаа гэдэг чинь одоо хар усны нуур дотор өвлждөг. Өвөөгөө цагаан сараар яврд явхад л морины хоёр тал ингээл найгаад явж тэгэл хойно унагцчих яач вэ гэл ингээл нэг л том одоо нэг би хамгаалагч айтаа имээ намайг явуулдаг. Ингээл яг Монголын зан заншил яг тэр дундаас өөрөө гарсан. Тэгэл язгуур аавын маань үсгэл. Тэгэд ирээд сонгодог урлагийг ягаад энэ дэлхийн давтанд бас Монголыг хэрхэн нөлөөлөх энэ сайхан урлагийг эзэмшчихэд тэгэд хойч үедээ одоо энэ ихийг тэр дэлхийд байгаа юмны сайн сайхныг бас авчираад нэг жоохон ч гэсэн нэг те үр тарьчихсан гэсэн сэтгэл бүр юм багаасаа байжсэн л. Тэгэл ерөөсөө жил болгон л ирж явчихдаг. Нэг ганц 2 жил ирээгүй тэрний яваад бэртэл авсан учраас. Алтууг маань хэр сайн аав бэ? Сайн аав бол яг хаа сайн аав байхыг хичээдэг. Тэгтээ их л завгүй аав юм. Тэн дээр л манай ихнэр ч хүртэл хэлдэг шүү дээ. Би л хамаг юм хийж шүүрч тий ингэж хөвгтөө өсгдөг одоо тий. Тэгээд манай ихнэр чи угаасаа намайг одоо өстой эрхлүүлэл одоо шүн мөн одоо тий хүүхэд нэг баг байж байгаа түүлэх нь би бол бараг босч исэн юм уу л байгаа шүү дээ. Тэгээ наа чинь бид нар чи орой тоглолт гээд Америкт ч бас тоглолт гээл манай баг охин Америк төрсэн том охин маань бол энд Монгол төрсэн байна. Тэгэл дөрөд ч ялгаагүй шүү дээ. Тэгэл тоглолт гэл орой л тардаг. Тэгэл нэг бол 10 11 12 гээл гэртээ чүү айл ордог тэгэл. Тэгээ нөгөөд чи ядарсан тэгэл. За Америкт бол тэгэл нэг удаа тоглох юм бол 40 50 удаа тоглож шүү дээ. Нэг 2 сар явал өдрийн 2 3 тоглох. Хайр нь урлагийн хүний гэр бүл болно гэдэг айтай ер нь л хэцүү юм шиг байна та тийм ээ. Чанга. Ер нь бол их чанга шүү. Америкч ер нь бас нэг гэр бүлийг аягүй дээдэлдэг. Тэ одоо яг цаг нь тийм гэр бүлтэй байх тэгээд хүүхдээ цаг гаргах гэл ингээд. Энд ч одоо бид нар ч бас тэн дээр бас энэ нь бол жоох марафонтой хүмүүс шүү дээ. Тэнд очиж бас тиймэрхүү юм сурж байна бас. Тэгээд тайд болох цаг гаргахыг хичээл одоо нэг эцгийн хурал муралтай юм бол маш идэвхтэй байх гал гэдэг. Нэгэн л хоёлаа сонгодог үрлэг балетын ярьж байгаа болохоор толгой хэдэн мундаг энэ балетчингууд байна л да. Ер нь Монголын энэ балет дэлхийн хаах нь явна. За наач их өргөн утгатай асуулт байна л да. Балет өөрөө ер нь бол одоо олон зуун жил хөгжсөн. Гарал үүсэлгээд ярих юм бол за баруун Европоос гаралтай. Бүр цаашаа ухаад үзэх юм бол балет гэдэг орчуулсан ерөөсөө бүжиг шүү дээ. Дэлхийд балло гэдэг яг Итали үг. Тэгээд Италийн одоо ардын язгуур юм тэрнээс таарган бүжигчтэй юм ингээл ерөөсөө тэр нь хөгжөөлж ирвэл нэг болохоор одоо тэгээд жоох ордон маягийн бүжгүүд орж ирээ ч юм уу. Тэрийг нь тэгэл Францын одоо академи тэнд үүсгээ ч юм уу гэл. Балет ингээл хөгжөөл иржлээ л да одоо тэр нь тэгэл цаашлаад одоо гэдэг Оросд хөгжөөл. Оросоос одоо бидэрт хөгжөөл. Тэгээ Оросоос тэр хятадд юм уу Кубад ч юм уу те Солонгос ч ингээл хөгжөөл. Ингээл ер нь бол бүх дэлхийг хамарсан л одоо бүжгийн урлаг гэж хэлж болно. Тэрэндээс бол манай монголчууд бол яг Азад бол хамгийн одоо анх одоо академик за дөөр үжиг эрдмийн театрыг одоо энэ театрыг бий болгосон шүү дээ. Аздаа энэ. Тэгэхээр чи бид нар чи сонгодог урлагаар бол их л дээгүрл ичгдэг хүмүүс шүү дээ. Тэгээд алтан үе гэж одоо тэг тухайн үе 70-аад он монд ч одоо гадна татнаас төгссөн хүмүүсүүд их одоо 70-80 хүний бүрэлдэхүүнтэй тэр том балет дэлхийн одоо балетүүдийг байх хэвээр тэг бүгдийг нь хийжсэн гэл. Тэгэхээр бас бишрмээр бас гайхалтай. Тим ч амархан бас энэ сонгодог урлагийг хөгжүүлээ тим сайхан болгодог. Мэдээж маш олон хүмүүс тэр зөвлөлтийн одоо тэр маш их олон уран бүтээлчид ирж тэ заа сургаж одоо
хамгийн анх тэгэхээр 1944 онд одоо зөвлөлтийн мэрэгчлэлтийн ирж одоо бидэрт одоо тий үнэхээр одоо унган одоо манай аав шиг за одоо нэсвж тугаач юм тий хаас өрн одоо ингээл тийм хүмүүсүүд ингээд тайзны урлаг гэж байдаг ч юм уу тий бүжиг дэглэх ч юм уу тий эрхэн одоо нэг агсал макслыг яаж тий ингэж харуулах ч гэдэг юм уу тий өөрийн контролыг тэрнээс үүдэл одоо тий тэгэл дасгал гэж юу байдаг ч юм уу гэл. Тэгэхээр энэ дээрээс би юу хэлэх гээд нэгвэл мэдээж уналт өсөлт манай нийгэмтэй л ялгаагүй. Тэгэхээр одоо бидний одоо нүүр царай бол ерөөсөө бас урлагийг язгуур болон одоо сонгодог урлагууд бол бидний одоо урдаа барих ганц одоо зүйлүүд байдаг. Тэгэхээр бас л онолттой явж байдаг. Тэгэхээр энэ дээр яг өнөөдөр бид нар тэнд байна гэх юм ч одоо бид нар мундаг энийг харин сайхан авч явах юмсан л гэж бодож байдаг. Бас хүүхэд залуучуудыг өсвөр насныхныг та бас билетийн урлагаараа татах зорилгоор бас тийм сургалтад үнээсэн баг шүү дээ. Энийн үйл ажиллагаа ер нь хэр явж байна? Та өөрөө бас нэг оролцож чадахгүй л баг шүү дээ. Монголын балетийн үндэсний сургууль гэдэг нэртэйгээр одоо ингээд 5 жилийн өмнө за 9 жилийн өмнө Монголын балетийн хөгжил сан гэж өөрөө санаачилж жих нэг бүжигчинч хүртэл нэг хувь нэмрээ энэ их урлагт оруулчихсан гэж үүсгэжсэн. Тэгээд тэрний нэг одоо нэг том алхам бол энэ одоо манай балетийн сургууль байгаа. За ер нь бол Монголд бол одоо хөгжим бүжгийн коллеж маань дээр үес одоо сайхан хүмүүс одоо нэг бөмбөр ногоон үед ч юм уу тэгэл хойш тэгэл мундаг хүмүүсүүдийг ингээл ардын тэгээ хажууд нь сонгодог дасгал заадаг гэсэн шүү дээ. Тэгээ манай анги болохоор ерөнхийдөө бол сонгодгийн яг 7 жилийн хөтөлбөртөө дотооддоо бэлдээгээд тэрний хамгийн анхны анги байхгүй. Тэрнээс ч хойш ингээл маш их олон ангиуд ингээл үүсэлд гарлаа. Балетыг түгээх гэдэг нь бол өнөөдөр бол усагаар шиг хэрэгтэй нэгдүгээр, хоёрдугаарт энэ балетийн яг тэр одоо шууд хэлэхэд одоо үр ашиг асар өндөр байдаг. Яг ингээ хүмүүс балет гэхэд нэг бүжигчнэр төсөөлөд байдаг. Тэрийг зүгээр орчуулах нь урлаг гэдээ ойлгох юм бол өнөөдөр бидэрт одоо ирээдүйг болсон залуучууд дээрэс нь одоо энэ хүүхдүүдэд маань бол одоо өстой үнэхээр үнэлж баршгүй. Тийм их одоо мэдээлэл, мэдлэгийг өөрийг нь задлах, тэр уурга тарих, баруун зүүн тарихыг бол өстой төсөөлшгүйгээр задлагдаг. Урлаг бол ирэхэд. Тэр дундаа энэ балет бүжгийн урлаг бол ерөөсөө гоо зүг гэж юу вэ те. Яагаад хүн хараад үнэхээр гоё юмдаа ингээд хараад нүд бишрээл ингээд байгаад байд. Үнэхээр тэрийг хараад үнэхээр баяслалыг мэдэрч байгаа бол яагаад тэрийг өөрөө хийж тэрийг баяслыг бусдад бас харуулж юм өөрөө өөрийгөө илэрхийлж үнэхээр би гэдэг хүн те одоо чадна би бүтээн гэдэг үйлдэл тэр шинийг ирлхийг тэр шинэлэг одоо нэг сэтгэн ботхоо гэдэг эдгэр чинь бол бүр багаас нь нүсэж шүү дээ. За 6 настай хүүхдтэй бол ерөөсөө ярих юм байхгүй шүү дээ. Тэгэл тэрнээсээ цаашаа явуулаад тэгэл нэг хүүхдийн яг нэг хөгжил байгаа шүү дээ. Тэгэл хэрхэн яаж тэр булчин шүмсэн бий болж байна. Хэрхэн яаж юу бодож байна. Яагаад энэ хүүхд дотгошоогоо байна. Эсвэл өөр илэрхийлэх арга нь юу байгаа ингээл нөгөө нэг л гэр бүлийн л харилцаар ороод ингээл хэр урлаг бол ерөөсөө таны хэлж чадахгүй байгаа юмыг л зүгээр л нүдэн дээр чинь хэлээл хүүхд чинь танд хэлж чадахгүй юм өөрийнхөө тэр дотоод өгүүлэмж юу гэдэг. Тэгээд тэрийг хөгжимтэйгээ уялдуулаад тийм за ингээл явах юм бол ерөөсөө үнэхээр гайхалтай зүйл. Тэгэхээр энийг л Монголд одоо тийм нэгэнт ингээд гарцсан. Дэлхийн одоо тийм ингээл хятад улсыг харж байна. Одоо ингээл тэр урлаг гэдэг чинь асар өндөр байрал ерөөсөө гэл. Гэтэл Америк гэдэг орн чинь айл үшэ тэрийг их сайхан болгоод ингээл. За ингээд Япон яг ингээд хажуудлаа хөрсүүдийг л би ярьж байна. Тэгэхээр эдгээр хэрэгтэй гэл үнэхээр давуу тал байна гэдгийг л маш сайн харж байна. За тэндээс одоо би одоо зөвхөн хувь нэмрийг энэ дээр оруулж яг энэ юм одоо жишээ нь 2-5 настай хүүхдэд юу заах вэ? Яагаад энэ хүүхдийг яг одоо байгаагаар нь хөгжүүлж болохгүй юм бэ те? Тийм учраас энэ хүүхдэд зүгээр л бид нар үлгэрэн дуурайлах юм уу ингээл. 6-аас болонгууд нөгөө чи асуугаад эхлэнгууд нь тайлбарлаж эхэлдэг. Гэтэ тэрийг урлагаар ягаад бол хүүхдүүд бүжиглэх ягаад бүжиглэх дуртай бүжиг гэж юу ингээл. It's fun гэж fun гэл гоё. Гоё яах. Тэгээд хүмүүст гоё юмдаа дуртай. Тэргээр дамжаад
За бүгд нэг нэгэнд орно гэж хамт олж байна. Өнөөдөр цөмөөхөө балет ирэх чинь бүгд цэрэг болоо л гал. Тэр том балетыг те мэрэгжлийн мундаг бүрчтэй тэр оркестр тоглол өстой. 4-500 хүний бүтэж байгаа тэр нэг цэрэг болоо л ингээд нөгөөт нь яг урагшаага нэг 8 болоход хажууд шээ хойшоо урагшаа доороо суугаад босоод тэгэл нэг хит нөгөө нэг сэлмээ өргөөл ингээл тэгэл орчиж байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхэд би энийг бүтээчихлээ гэж. Аа битээ очиж. Йоо тэгэл тэр хүүхдийн нэг дурсан биз. Тэгээ манай дөрөж гэдэг театрын алтан тайзнаа гараал. Ирээдүйн манангалын шилдэг одоо мундаг сэтгүүлч байна, хуульчч байна тэнд. Тийм ба. Тэгэл тийм л одоо ийм одоо сэтгэлтэй учраас л одоо энийг ингээл түгээгээд тэгэл одоо балетын сургууль Монголд одоо яг одоо утгаараа гэх юм бол нэг ангиш бүхэл бүтэн одоо балет скул гэдэг балетын сургууль бий болох ёстой. Өнөөдөр яг ингээд тийм дугуулна. Бүр жинхэнэ утгаар нь бид нар хийхдээ тэр чинь маш их олон хичээлүүд орж иж за нөгөө мэрэгчлээс байгаа. А гэхдээ тэрэндээ уялдуулаад бүжгэрч хөгжмөр илэрхийлнэ шүү дээ. Тэгэхээр хөгжмөний мэдлэг өгөх хэрэгтэй. Дээрээс нөгөө чинь би яавах юм бол бас нөгөө нүгүр будагч байт юм уу нэг хувцсны гэх энэ олон орол тэгээ дээрээс нь бас нэг түүх байна шүү. Тэгэл ингээд энэ бол нийлжээж л жоохон нөгөө нэг хүүхдийн нөгөө мэдлэг орж ирнэ гэсэн. Тэгэл тийм л зорилготой. Монгол төр сонгодог урлагаа ер нь хэр дэмжиж байгаа бол таны хувьд юу гэж боддог? Манайхан бол ерөөсөө маш сайн дэмждэг штэ. Би бол тэн дээр бол бүр хоёр гараа өргөөд хэлнэ. Мэдээж бол те сул талууд бол байдаг. Тэн дээр харин бидний өөрсдөө оролцоо хүнд ойлгуул яагаад гэдгийг бас сайн хэлж өнөөдөр ч хүртэл одоо те сургууль дээр хэлэхэд эцсийн хүч мэдхгүй хүмүүсүүд харж байна. Зүгээр нөгөө балет явуулъя гэж бод. Гэхдээ яагаад та балетд явуулж байна? Ер нь балет гэж юу юм ингээл асуулт тахад бүгд ингээл би энэ рүү хараал ингээл эхэлдэг шүү дээ. Тэгээд тэр шиг л одоо манай төр зэсэг бол ерөөсөө одоо бодлоо одоо дөрөж гэдэм театрт тэнд ажиллаж байгаа бүх хүмүүсүүдийг цалин бий болгож байна. Нийгмийн бүх юмд дэлгэж өгч байна. Мэдээж цалин бага байгаа. Тэрийг бид нар яаж харин цааш нь нэг авах вэ гэдэг дээр бол бид бол хүнээс ирэхээс илүү өөрөөсөө бид нар ялангуяа манай мэрэгжлийн нэгтнгүүд бол ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр тэгэл ингээл мерсерээр ингээл хийгээл те нэг дугуулan ажиллуулад нэг тоглолт хийгээл нэг нь ингээл энэ болгон чинь харин зөв голдрлуул юм уу гэж бодоод байгаа юм л та. Тэгээ Монголоос засгийн газараас одоо сонгодог хөтөлбөргээд одоо 1-2 нь яваад башлаа одоо 3 дахь нь батлагдсан те. Тэгээ ерөнхийдөө бол тэн дотор болоо те ингээд бодлогын хувьд бол бас маш сайхан зааж өгсөн байгаа. Энийг одоо харин мэдээж дутагдaltaй талууд бол байна л да. Одоо чинь яам дээр чинь яг сонгодог за балетыг хариуцсан байна уу гэл байхгүй. Тэгвэл дөөрөж хийдмэн театр дээр ингээл очих нөгөөд. Гэтэл иймэрхүү юмдаг энийг харин яаж бид нар харин хийх үү гэдэг дотоод бүтц шивд юм. Төр зэсгээс бол үнэхээр одоо энийг одоо 44 оноос хойш л одоо жинхэнэ маш сайн хөгжүүлсэн биш. Аазтай бол жинхэнэ одоо манайхан алтан үеиг бол байсан. Шигдэг нь байсан. Олон улсын тэмцээнд ороод хамгийн тэргүүн медалуудыг авч ирсэн. Үнэхээр алдартай одоо манай оюунгаагаас одоо гамбаа агш маш гэлгээл одоо Баатаргаа гээл тэр одоо 85 настай хүн тэгэл түүх ирээл ингээл өнөдөр хүртэл амьд байж. За манай одоо тэгэл залмаас эцгүүс чамд авгаа гээл. Тэгэл энэ одоо дотоод төгсөн одоо манай таньдагч Батсаахангаа Батхүрүүл багш байгаад. Ярих юм бол тэгэл нэг гадны Орсын ч юм уу ингээд манай тавьсан тэр том балетуудыг тавьсан тэр бүжигдэглэж хореографууд гэл бодох юм бол тэгэл хөгжмийн зохиолч. Үнэхээр агуу байсан баг. Тэгээ тэрийг одоо бид нэр одоо залуучууд харин тэнд хурж одоо тий бүр өшөө илүүл хийн хүсвэн. Түүнээс л манайхны төр зэсгийн дэмжлэг болол ерөөсөө тултална. Одоо харин тэрийг сэргээгээд яг тэр хэмжээгээр нь байлгаад өшөө явуулах хэрэгтэй. Суур нь бол байна л да. Тий. Хүн болгонд л хэлэх дуртай үг байна. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг вэ? Миний хэлэх дуртай үг бол ерөөсөө шууд зүгээр л хийл гэдэг л тий. Тэгээ яг нөгөө Nike нөө just do it гэдэг шиг. Тэр шиг л ер нь манай мэрэгчлэлчээр л тийм л одоо ингээл ядарч ийсэн чинь ингээл тоглолтны өмнө тэгэл зэрэгтлийн сууж авал тэгэл таны одоо
ядарсан байна уу? Таны ард юу байна? Бэлтгэл сайн байна уу? Муу байна уу? Одоо тэрийг одоо яриад юм уу тэгээд. Тэгэхээр ерөөсөө тэгэл яг гарахаас тэгэл тэр шиг одоо бүх бас амьдрал дээр бас тэрийг тэгжл хэлдэг. Та ер нь ямар зан чанартай хүн бол? За одоо зан чанарууд бусдыг их хардаг гэх юм. Бусдыг бас харж одоо бусдыг сонсч ээж бас өөрийнхөө бас байр суурийг илэрхийлдэг юм бах та бас нэг хүлээцтэй л бах та. Бас их тайван шүү дээ би чинь нэг бүр энд одоо галуу юулжсэн ч тэгэл хараа сууж байгаа. Мэдэн шүү тиймэрхүү тайван. Дуртай спорт ямар спорт байна вэ? Спорт би чинь ширээний теннисэнд их дуртай байсан. Тэгээд зөвлөө тоглохгүй тэгээд. За тэгээд Америкт очсноос бас сакс максыг их үздэг болсон. Таны хамгийн үнэт зүйл юу вэ гэвэл та юу гэж хариулах вэ? Гэхдээ үнэт зүйл одоо миний ээж байна. За тэгэл одоо гэр бүл маань одоо хамгийн үнэт зүйл та. Тэгээд найз нөхөд. Тэгээд өөрийнхөө мэрэгжлээ би ч одоо гөөм одоо бараг л нэг тавьчих гээд байдаг юм шүү дээ. Тэгэхээр тэр бол бас л их үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэнтэй холбоотой одоо хүмүүсүүд ингээл яхаар гол нэг хайрлах юм уу? Одоо хэцүү гоё одоо үед нь тэгэл хүн ойлгохгүй ингээл бүх юмнууд талаас нь хараад ингээл үнэхээр энэ мэрэгчлээ бол үнэхээр хайртай. Амжилт гэж юу юм бэ? Та өөрөө хэр амжилттай явах юм бэ? Амжилт гэж бол хүн болгоно л өдөр болгоно л ямар нэгэн юм л бүтээж ямар нэг юм нээл гүйцэтгэлийг хийгээл те. Маргаашийнхаа ирээдүйнхээ төлөө, сайн сайхны төлөө, за хүсэл тэмүүллийнхаа төлөө хийж байгаа л тэр алхмуудыг л амжилт юм уу гэж боддтой. Өөрийгөө хэр амжилттай явах гэж бодож байна? Би ч одоо хүний хувьд гэх юм уу өөрийгөө л хөгжүүлж л байна л да. Хүнүүднээс их юм сурж байна. Тэгэл аль болохын өчүүхэн тэр амьдралыг багч гисэн тэгэл ингээд сайхан одоо тэгэл сураалаа юм да. Ер нь ингээд хараад хүн сурж барахгүй юм шиг. Одоо бүхэл юм дээр шүү дээ мэрэгчл дээрээ ч ялгаагүй харьцаа за тэгэл ерөөсөө бас хүмүүсүүдийн тэр агуу ухаануудыг бас амьдралаас олох ухаан ч гэдэм. Залуу байхад үнэхээр бардам байдаг ч юм уу те хийж бүтээн гэл. За настнуудын тэр үгнүүдийг биднийг хайрлсан те. Гуул дэдрэх юм үтсэн байгаа. Тэг чинь тэгэл дөргөөгөлөхтөн тэгэл ой тэг шууд хийж за сайхан байна гэл. Тэгэл энэний цаана үнэхээр тэр их ухаан байдаг. Тэр ухаанд нь тэгэл энэ миний өчүүхэн тарих манд хүрхэн үү гэл тэгэл тэгж өхөн өгтлээс олцно гэдэг тийм ээ. Ерөөсөө би болчлоо ч гэдэм үү би одоо тэгэл тэр бол өстой болоогүй байна л гэсэн үг. Хүн энэ амьдралдаа яаж явах нь хэрхэн юунаас шалтгаалж байгаа юм шиг. Гэхдээ тэгэл өөрийнхөө тухайн хүний онцлог би хинбэ? Би бол тань шиг биш. Эсвэл над шиг одоо тэр Америкт ч юм уу эсвэл тэр Японд нэг ч хүн байхгүй. Тэгэхээр өөрийгөө л би одоо хэрхэн өнөөдрийн алтууийг гэж хинбэ? За магадгүй одоо маргааш ихэд энэ алтууийг ямар алтууийг болох вэ ч гэдэг юм. Урд нь ямар алтууийг барьсан бэ гэдгээс л болох болов гэж бодож шүү дээ. Хүн өөрчлөгдөж болно шүү дээ. Гэтэл тэр ээж аваасаа яасан тэгэл төрөлхийн одоо энэ үзэл бодол ч гэдэм үү те тэгэл нэг ген нөлөөлдөг ч юм ингээл тэр болгон л их хөрслөгдөл ах л гэж боддог шүү дээ. Таны хамгийн санаанаас гардггүй тийм ажралтай мөч. За ажралтай мөчүүд бол яг тоочны тэгэхэд би өстө хагарлаа баярлж ялээ гэдэг бол нэг тийм бол онцлох юм бол нэг байхгүй. Яагаад гэвэл их олон зүйлүүдээс нөлөөж шалтгаалж иж өнөөдрийн алтууийг бас бий болж байгаа. Гэр бүл эхнэрийн хүн болгоны тэр хүлээцтэй буюу баярлсан сэтгэл гэл
энэ болгоныг л ингээл мэдэрж байгаа нөхцөл тэр үед л их лаз жаргал гэж хэлэх юм уу та. Та бусдыг өөртөө юугаар татдаг бол? За тэрийг харин танаас л асуух юм байна да. Би одоо орж ирээд таныг яаж татчихвэ? Яагаад танаа нэвтрдэг татагдчих орохоор болдог гэдэг. Хамгийн анх уулзсан хүнээ та ер нь хаанаас нэгэлж хардیں۔ За хаанаас нь тийм айхтар тэгэж нэг хин тэндээс нь шууд харахгүй л. Зүгээр сайхан яриад л бид нар чи яг л нэг харилцаа тэн дээрс л өгдөг. Тий. Аз турших дуртай юу та? Аз турших тийм ч дуртай биш ээ. Таны мэрэгч чинь бас л эрсдэлтэй юм харагдах юм шүү дээ. Тий, эрсдэлтэй боловч яг бүх юмнууд нь нөгөө нэг яг ойлгоо те. Яг ингээд гэх юм бол мэдээж бэртэл гимтэлч юм уу. За тэгэл хүн болгонд л тохиолдохтой өвчин зовлонч байд юм уу гэл. Түүнээс бол тийм айхтар одоо яг эмээгээ бас тэр ямар ч мэрэгжил тийм байх л та би бол тэгж боддог л та. Бүр амар эрсдэлтэй мэрэгжлүүд байна. Гэсэн хэдиж тэр хүмүүс тэрийгэ мэдээд одоо тэр шүхрэн мөхрөөс буудаг хүмүүсүүд ч одоо би ч одоо өндөрөөс бас айн шүү. Тэг чи одоо тэд нар ч бас тэгтэл техникээ мэдж ийн нэг. Бид нар ч гэсэн одоо тайзан дээр гараад техниктэй үчгэн техник гэхээр одоо учиргаа эргээл агаар дээр үсрээл хийдэрэл ингэж. Харахад маш энгийн тэгэл яг хийхэд хэцүү ч гэдэг. Тэгэл хавтахад энгийн байх юм бол тэр бол агуус алхаж гэтэл манайх хэцүү шүү дээ яг тайзан дээр тэр гоё алхалт хийн гэдэг. Бүр нэг догдсон сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэх үү та? Одоо инээж л илэрхийлэн тах та. Тэгэл юм шүү. Хэр дурлаж юу та? Ер нь бол мэрэгжлийн одоо дурламтгай бол яг тийм дурламтгай биш юм аа. Тий. Тэр чинь их бас өөр олон юм дурлал л да. Одоо дурлна гэдэг маань одоо өөрийнхөө одоо заал юм уу. Би хайр дурлалын дурлалыг ярьж байгаа юм уу? Тий, хайр дурлал. Би ч одоо нөгөө мэрэгжлийнхаа талыг юм одоо бид нар чи нэг дасгал хийгээл яг ингээл яг хамт л ингээл хахад тэр хин эндээ аа яг ингээл тэр одоо хөдөлгөөний хийгээл ингээл очив. Тэгэл тэр хөгжимдөр болоо. Тиймэрхүү юмд аягүй их тийм мэрэгчлээ дуртай хүн ил юм ба да. Тэгээд хайр дурлал бол за би дурлахаас илүү их олон хүмүүс л дурлж ирсэн юм шиг санагдаад байгаа юм та. Дурлуулж ирсэн. Мэдээж нэг одоо эхнэрийнхаа яг нэг дурлалчаал би ч одоо асал өдөршлүн гэлдэггүй бид ч яг нэг урлагийн хүмүүс ч тэгэл шүн одоо албагтал орцон дээр очиад үүдийн 3 4 вэд цохол тэг. Эсвэл нөгөө би ирцэн байна гэдэг ч юм байна. Тэг чи нөгөө манай юу штэ хангаахын оюутан байсан тэгэл. Тэгэхээр бас дурлах юм бол үнэхээр сайн дурлнаа. Түүнээс бол одоо юу гэдэг чиргүү нөгөө дурламтгай нэг донжван шиг ч юм уу тийм бол биш юм шиг байна. Тэгвэл дурлалын шанал бол ер нь гайгүй юм байна тий. Танд таагүй хүмүүс хэрэг байдаг бол та яаж мэдэрдэг вэ? Таагүй хүмүүсийг би өөрөө л бүрдүүлчихдээ юм шиг байлаа л да ер нь хараад тахад. Тий, уул нь манайхан ч юм уу одоо надад таагүй хүмүүс бараг байхгүй. Тухайн нөгөө хийж байгаа үйлдэлээс ч юм уу те хийж байгаа бас нөгөө нэг цаг гэдэг чи айгүй одоо асар үнэтэй зүйл. Ялангуяа мад бидний мэрэгчлээ. Бодит бол маш залуу хүний өргөл. Одоо залуу байж байхдаа хийж байхдаа ингээд шууд хийжсэн л одоо хийх гэж зүгээр л хитэн цаг нухаж ээж л нөгөө нэг л хуучны алт уяг руу орох гээд. Тэр шиг одоо ингээд тэрийг маань ойлгохгүй ингээд готл вирус ингээд шууд ингээд за дараагийнхаар оч за ингээд. Тэгээ ажил явдлын үүдлээс л юм уу хүмүүсүүдийн бас дургу хүргэж исэн ба. За тэг мэдээж дөөрийн чадварч би ч бас ааштай юм шиг байгаамаа бас. Тэг өөрөө болохоор их аашгүй их тайван гэж боддог. Яг ингээд янгууд нь за дараагийнх next гэдэг өвчдөг болохоор бас хүмүүсүүдийн дургу хүргдэг юм шиг байна. Гэтэ яг манайхан маань бүгдээрээ л урлагийнх маань тэгэл ойлгодог болохоор тэрийгэд би ч одоо хүмүүс дургу юм болгочлаа гэж бодоод байгаа юм. Түүнээс бол тийм таны ичж байсан тохиолдол. Ичж байсан. Одоо энэ урлагийн юм явж одоо бишүүл зүйл тохиолдох байлгүй тий.
Тий, ичжсэн зүйлүүд тэгвэл яах вэ? Нэг мэдхгүй байх л их ичимтгий юм уу таа гэж бодоод. Энд очиод ямар нэгэн бэлтгэлгүй бэлгэн биш ч юм уу те одоо эсвэл шал өөр юм те би бол одоо өөрийнхөө мэрэгжлийнхээ юм бол одоо нэрээс сайхан л байна тэгдэг шиг тэрэн дээр л юм байна л гэж би зүйлүүд их боддог. Тэгэл нөгөө нэг сурах юм байна гэл мэдхгүй зүйлүүд их байна. Тэрийг л одоо байхаар их ичгүүртэй л зүйл болж хоригчлаа. Эсвэл тэрний оронд яг үнэхээр тухайн одоо те мэрэгчлэн хүнээс сайхан зүйлгээ авдаг ч юм ингээл бас нөгөө нэг гаргалгаануудыг ингэж ойлгоод их юм бол бас тэрч бас ичих зүйл бас биш юм шиг байна. Таныг өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл бүжигч. Та хүнтэй ярилцж байхдаа ер нь хэр сайн сонсогч нь байж чаддгүй. Сонсхийг бол хичээн шүү. Тэгтээ яг нэг за энийг л хийх гэхээр энэ хүмүүс чинь өөрсдөө сонсоод идэв юм аа. Би их бас яг нэг өөрийнхөө ялан дандаа мэрэгжлийнхаа юм хийдэг болох нэг мэрэгжлийн үр авахад л яг ингээд нөгөөдгөл яриа л идэв шүү. Тэгээ босдуудынхаа үгийг болохоор тэгээд сонсон л да сонсон. Тэгээ манай ангийнхан тэгээд алтгүй тэгэл яг л өөрийнхөө юм аа л хийгээд яг л өөрийнхөө хийгээд гэдэг болохоор бас нөгөө нэг сонсохдоо бас сонссон мөртлөөс яг л өөрийнхөө л хийгээд идэв юм болов гэж. Таны тайз мэрэгжилтэйгээр холбоотойгоор та олон улсад олон ч улс оронд олон ч хүмүүсийн өмнө уран бүтээлээ төөрөж үзүүллээ шүү дээ тийм ээ. Ингэж явж хахад тэр олон улсуудын олон сайхан алдартай хүмүүстэй уулзж байлаа шүү дээ. Хамгийн сайхан сэтгэл үлдээсэн үн нь ямар юм бэ? Сэтгэл сайхан үлдээсэн гэх юм бол яг л нөгөө нэг мэрэгжил нэгт гэж ярьдэн шүү дээ манайх чинь тэгэл ингээл тэрэн дээр одоо жишээ нь орон ялгаа ч юм уу те хятад ч байд юм уу за Италич байд юм ингээл хүмүүс ямар ч ялгаа байхгүй юм байна. Яг энэ мэрэгжлийн яхан бол яг л ярьдаг яг л хүн болгонд амьдрал байдаг. Бидний заал ороод ингээл нэг хэсэг бас арай өөр юм шиг байна. Яг нэг тэднийг адилхан ингээд тэгэл тийм бүжигчдүүтэй яг сайхан нэг яриа өрнүүлээ суухад л тэр л их одоо юу гэдэг тэр нэг акшн сайхан юм та тэгэл энэ тэгж ярьдаг дандаа бүжиг тэр нь одоо заавал мундаг байна уу мундаг биш байна уу алдартай биш үү чин дахиад хэлэхэд залуу хүний урлаг алдар та нэг хугацаанд гарах баг. Тэгэл бид нар яг тэр чин тэгэл яг л цэцэг шиг л сайхан одоо тэгэл өвөл бол тэгэл гандал байхгүй болно шүү дээ. Тэр сайн зуны хэдхэн сар л тэрийгээ ч нөгөө бүжигчж мэдчихэдэг тэгэл дараагийнхаа юм ингээл бэлдээл дараагаас. Тэгээд энэ мэрэгчлч чи одоо дэлхийн өстой уус болгон театртай байна те. Тэр болгонд нь өөрсдөнд том сургуулиуд байна. Хичнээн олон хүмүүс сая хүмүүсүүд үзэж байгаа шүү дээ. Тэг хүн болгонд одоо энэ одоо урлагч одоо ямар гоё урлаг болохоор тэгэл хүн болгоны хүүхдээ нэг энэгээр хүмүүжил нөгөөт нь үнэхээр дуртай болоод тэгэл бүжигчин болно гэдэг дайрч тэгэл дуусаа шүү дээ. Одоо хэд хүртлээ бүжиглэх бол та? За наадах асуултад чи би өөртөө одоо сүүл идэх тавьчаалаа. Тий. Тэгэхээр орж байгаа гэсэн үг байна уу? Тэгээд тэрийг гэсэн харъя л гэж бодоод байгаа шүү дээ. Бас манайхны нэг ер нь балет ч юм уу хэд хүртлээ бүжиглдэг юм? Яг ер нь бол тэгэл 40 дундаж бол тий 40 нас юм да. Залуу байгаа шүү дээ. Тэгэл цаашаа ер нь хэцүү болчих уу? Тий, ер нь тэгэл 40 настай хүн тэгэл 2 цаг гаруй тайзан дээр тэгэл гүүж хараагаал тий өргөөл тэгэл бас үзэхэд. Тэгэхээр маш өдөр байнгын дасгал сургалт байгаа шүү дээ. Өдөр болгоно. Ер нь хүн ямар ч мэрэгжлийн хүн мэдээж өөрийнхөө юмыг яг ингээд анхаарлаа төвлөрүүлэл хийж л яхан бол хөгжөөл байх юм. Тий. Яг нь үнэхээр биеийн нэг гоо зүй урлаг болохоор тэгээд
одоо үнэхээр мундаг формтой байсан ч гэсэн за би нүдээр за байлээ даа гэлдэг. Тэхгүй л гэдэг. Би бол хамгийн одоо өндөр наслагч нааш хэд хүртэл бүжгэлсэн хүн байд юм бол ер нь 70 80 та хүмүүс бүжгэлээ явж л шээ. Үгүй би яг балет дээр одоо тэгэл. My Places гэж одоо хэд хүртсэн бүжгэлжсэн байсан. Сайхан бүжгэлжсэн шүү дээ. Ч 70 хэдээс. Одоо ингээл Японд гэж бас нэг 70 хэдтэй бүжиж одоо тэгээ балет гоцлоо. Балет гоцлоод. Тий. Тэгэхдээ тэр арай өөр юу л та. Японууд ч бас те өөр өнцгөөс юм хараад байна шүү дээ. Манайхан одоо жишээ нь бол маш өөр өнцгөөс харна шүү дээ. Манай үзэгч ч юм уу манай нийгэм бол. Тэгэхээр тухайн нийгмийн соёл, тухайн одоо энэс л хамаарх юм да. Үдгээд 70 80 хүмүүс сайхан ингээл бүжиглэл цэнгэнд эргэл явж л тийм. А яг балет гэхэр маш өндөр төвшөнд одоо үлдэгдэж тэрчээд болохоор тэр хүн тэгэл хамаг байдгаа зориулж их хөлмөр ажил тэрэнд л байгаа л да. Хэд хэцүү юм аа. Одоо Михаил Баришников бол одоо Пермд яасан тэгээ одоо Нью-Йоркт байдаг хүн одоо тэгэл одоо л бүжилж л шүү. Тухайд би жоохон 6 дугаар ангид байж тэр хүний шилгүүн чихвэ цөмөөхө балетыг үзээл хүрт. Амаангагаал оо гэдэгсэн чинь. Одоо тэгээ Нью-Йоркт манай ч одоо Нью-Йоркт байгаа л да. Тэн дээр ингээл хаяа годом таарал гэж. Тэгэл нөгөө чинь яг мэдээж балет хийх юм арай өөр орчноо ч юм уу те. Шинэ өөрийнх нь зүрхний цогцолт дээр гал бүжиглээд л ингээ. Тэгэл хүн дотроо л угаасаа хөшөрөхгүй шүү дээ. Тий. Бүжиглэхээс гадна таны сайн хийж чаддаг зүйл юу вэ? Бараг байхгүй дээ. Бүжгээл сайн. Ер нь бол яг гадна гэх юм бол одоо тэгэл энэ таавар харж л байгаа хэл та тэгэл сан бий болгоол олон улсын балетийн фестивал 5 твээс авчраал. За олон улсын анх одоо тийм Монгол улсад одоо балетийн тэмцээн хийнэ гэдэг чинь өөр бас. Тэгэл ихээр бас зохион байгуулч юм уу бас нэг өш хүмүүсэд ийшээ зүгээр харчвал арай юу юм шүү гэдэг ч юм уу те. Тэр нь бас арай байгаа юм болов гэж хараад байгаа. Тэгээд тэр чинь бас л хөгжүүлэх зүйлтэй. Бурхан гэж байдаг лөө? Бурхан байсан байгаагүй бурхан байна гэж бодох сайхан шүү дээ. Тэ. Одоо бидний л одоо нэг оноо ээж ч юм уу те. Тэгэл өвөө эмээнэр чинь тэгэл сүсэг бишрэлтэй. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо аливаа ямиг үгүйсэхээс илүү улс орын ойлгож мэдээж одоо орчин цаг үед бол те хамаг юм бурхан даатгаа ч юм уу одоо юу л болно аливаа нэг юм асуугаат гэж хэдэм юм те би хаяас ээжтэй л итгэл үнэмшил бол байлгүй яг уу гэсэн хэдий ч өөрөө хийх юм те өөрөөсөө болж байгаа асуудлууд их олон л байгаа шүү дээ баг 199 мөн өөрөөсөө шалтгаална. Тэгээ нэг хувийг л тэнгэртээ даатгыг л. Та уурлахаараа яах вэ? Уурлахаараа дугуй олдог байхгүй. Тий одоо яриад ч яах вэ? Тэгэл цаг хугацаа сайхан эмнээд өгчих болов гэж боддог. Хэр сайн найз уу? Найзын хувьд бол сайн найз аа. Тий. Ер нь олных олон яагаад би ч өөр нохоожилттай болоод гэдэг лөө. Нохоожилттай хүмүүсийг үнчээдэг гэсэн. Тэгээ нэг үнч бол үнчээ. Таны хамгийн их айдаг зүйл юу вэ? Айдаг зүйлээ. Юу юм бол та айдаг зүйл. Айдаг зүйл гэл одоо би нэг манай ээж нэг жаа хөвдөд бас асал өнөө маргаашгүйгээл ярьж явах үед л бас хэл сонирн байсан. Тэрийг хагцал ирнэ их айхтай тий. Тэг бостыг ингээ харахад бас хэцүү л байдаг тий. Тэр бол хэл үгээр хэлшгүй зүйл байна. Эмэгтэй хүний ямар зан чанар танд их таалагддаг вэ? Эмэгтэй хүн ер нь эмэгтэй хүн чинь өөр өөртөө ингээд сайхан ингээд хараад ингэх юм бол өөртөө их
их олон онцлог сайхан шинжүүдийг шингээсэн мэдээж юм үзснүү тайлна гэх юм уу бас их ингээд тийм л хүмүүс таалагддаг юм уу? Тэгээ өнгө зүссээс илүүтэйгээр жишээ нь манай балет дээр ингээд хүмүүсүүд эцсийн хүүд орж л манай хүүхд жоох байж байгаа юм. Эсвэл манай жоох мирал гэдэг. Оо манай хүүхд юу ч ярьдаг ингээд тэгээ харахад айгүй мирал мөрлөөс айгүй гоё те ингээд инеч хөрн зарим нь инех хүн ингээд тэгээ ингээд яриад ингээд за одоо хэдүүл гэж ингээд хэрсэн. Тэгээ би гайхаад идэх юм. Яагаад тэр хүүхдийн өмнөөс өөртөө тийм шийдвэр гаргаад байдیں۔ Тэгээд бодоод идэхгүй. Тэг чи одоо мундаг бужигчд байж штэ. Хүлэн шаад байж. Тэрийг тэгэл яг тайзан дээр хахад ямар гоё харууллаа л тэг. Магадгүй тэр майжинд хэрэг болоод тулгууртай байж бодсон штэ. Намаа нэг тэгшин хүлтэй бид ингээд эргэж чаддаг нөгөөт нь тулгууртай бок гэл ирж. Богинохон хүлтэй юм. Амархан өөргөө шидэл үсэр тагаадаг зүг гэл хүмүүсүүд ингээл. Ингээч хүн хүний анцлаг ээгүү. Тэ. Сая манай цөмөхөө дээр би бас нэг манай найз хөш манай банд айгу мирал болохоор ичээд ингээд орохгүй хаа. Яаж мэдэж. Ятаж асуусан юм уу? Тэ. Эхлээд өөрөөсөө болоод цөмөхөө гэдэг чинь. Тэгээд тэр хүүхд чинь хүүхдлөл хүүхд чинь янз бүрийн хүүхд байгаа шүү дээ. Тэгээд балет хэрэл заавал туранхаад нэ. Тэрийг гаргаад ингээд үл энэ үзэж байгаа хүүхд үзэсэл харна шүү дээ. Та хинт хамгийн ихээр баярлаа гэж хэлхийг хүсэж байна. За олон хүн байгаа. Олон хүн байгаа. Багш нарыгаа бол хамгийн түрүүнд бид нар чинь ингээд сурж яадаг болохоор юу ч ярьдгүй те ингээл. Тэгээ одоо ингээд бодож явах чинь ингээл маш их олон хүмүүс аюул сэтгэлтэй. Зүгээр нэг үзэгч хүртэл орж ирэл те. Хатан манай одоо энэ тогоонд чанагдаад гараад те. Тухайн байдлаар ч юм уу гэсэн хэлээ. Минийд нэг ийм байдгийг шүү. Энийг анхаараа гээл те. Гэл явцсан. Хин хэлсэн бүүмэд. Энэ хүн одоо хийм болоо гэж мэдэхгүй штэ. Бид нар урд нь нэг л эсвэл нэг те одоо бэрэн төгсөн ч юм байдаг. Зарим нь аягүй хатаа үг хэлнэ. Тэгтэл нэг чинь тэгэл тэр хүмүүс чинь дараа нь нэрэл тийм байна да гээл ботгцэг ч юм уу. Тэгэл тэр хүмүүс чи би одоо баярлаа гэж хэлж чадахгүй. Тэгэхээр одоо ингээд бүх одоо дэмжижтэй ингээл ерөөсөө сайн муутай намайг ингээд тэр болгонд л одоо баярлж байна гэдэг одоо энд бас хэлье. Өдөр болгон хитэн цагаар бэлтгэлхийн надад бол яггүй санагчлаа л та. Бүр шантраад болио гэжсэн тохиол байна уу тэнд. За яг тийм шантраад одоо яг балетэр бол байгаагүй шүү. Бүр бэртлээ аваа тэг ингээ бүр болохгүй байжсэн ч гэсэн тэгэл хүн чинь яг нэг дуртай хайртай болцсон юм аа. Юу тэгэж тэр бол ерөөсөө хоол байгаа юм л да. Яг хөө тэгэл нэгдэж хэцүү те яг ингээл гүлөвдсөн байх ч юм эсвэл нэг амар ядарч байгаа юм. Эсвэл те нэг өөрөө ингээл уюуд байж тээ. Тэр бол зүгээр нэг жижиг сажиг л юм даа. Түүнээс яг одоо ястай энэ бүр явахгүй бодож байгаа. Сайхан байна. Тэр олон цагийн бэлтгэлээс би бол ясаа болчихсон санагдаад байгаа юм. Тэгэл одоо эргэн тойрны хүмүүсүүд чинь одоо бидний чинь айгүй хайрладаг байхгүй юм. Хилдэгэн махын нүдэн дээр цэвэрлэг шигч маань хүртэл ингээл айгүй хайрладаг шүү дээ бид нар чинь. Тэгэхээр ч одоо хайрын дунд бутсан хүн ч одоо яах вэ? Тэр засагчийн хүртэл одоо ингээ хайрлал 23 настай багч одоо гавьяадаг хүч гэж одоо яа. Тэ Монгол улсын хөгжлийг та яаж харж байна? Монгол улсын хөгжлийг одоо бид нар хүнээрээ л хэмжих болох хэрэгтэй л дээ. Өнөөдөр энэ би ч гэсэн ялгаагүй л дээ. Одоо би өөрөө яг хэр одоо залуу байна. Хэр одоо юм хэр энэ талбар дээр юу мэдээд байгаа те. Үнэхээр одоо өнөөдрийн яриад 5 настай хүүхд гэл юм уу те. Эсвэл 8 настай хүүхдээр балетын 50 тавьд юм аа.
За Оросд 10 11 настай хүүхд очиод ингээл өдөр болгон те нэгд өдрөөс 5 дахь өдөр гэл өдөр болгон тэр 2-3 цаг тэдний бэлтгэл байна гэсэн чинь өнөөдөр нийгэм өөр байна. Та одоо өөр сургууль явж иж байна. Гэтэ тэр гарцууд байх хэрэгтэй. Зөвхөн тэд нар балет сурах штэ. Бүгдэнд нь балетыг үзүүлэх боломж. Балет бол хүн бүхэн зориулагдсан урлаг гэдэг үгийг хэлээд та. Тэгэхээр надаас бас л их юм шаарддаг. Тэр шиг бусад маань бас талбар дээр энэ гэж бодож яг ингэж хөгжиж ядаж өөрсдийнхөө мэргэжлийг л би бол тэн дээр л их анхаарал өгдөг. Тий. Тэгэхээр хүн болгон л өөрсдийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ л хамгийн сайн хийвэл улс орны хөгжил гэдэг зүйлийг энэ хүнд юм байна тийм ээ. Ус төрийг хараад ер нь ямар хүн сэтгэл төрдөг урлаг юм. Гэхдээ төрийнхэн ч хүртэл одоо мундаг төрийнх одоо мэрэгчлэл байгаа юм байлгуудэл гэж би хардаг шүү дээ. Тий. Тэгээд ямар нэгэн дээр нэг удирдахч хүмүүс гэдэг бол асар том хариуцлагатай за дүн дөрөв биес шүү дээ. Энэ 5 ч байна уу 1 ч байна уу ядаж ингээл ийшээ хэдүүл яв гэдэг тэр чиглүүлж л байна шүү дээ. Мэдээж алдаан оноо байсан ч гэсэн дагснууд нь дагаал те. Үнэхээр тухайн үед лидер бол лидергээ даах хэрэгтэй л. Алдсан онсон байсан ч гэсэн. Харин дараа нь тэрийг яах ёстой гэдэг дээр дараа нь өөрөө та лидер байж болох юм бол ингээл төлөвөө хөгжүүлэх ёстой ч гэдэг юм. Тэгээ бидний залуучууд хүртэл одоо ч гэсэн тэгэл ярих ч юм уу тэг хийхээс илүү тэгэл ер нь би ч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо ингээл одоо би одоо төрийг шууд яриач та. Хүүхдүүдэд балет ч болох уу та? Гүү манай том одоо балет дээр 6-7 жил хичээлээд одоо ээжигээ дагаал эмчийн та эсвэл тэр зүгрүүл хөтлөж байгаа шиг байна. Одоо 10 жил байгаа болохоор. Манай баг бол бүжиглэх дуртай тэгээд харж л байна. Мөнгө гэж юу юм? Мөнгө бол за одоо өнөөдрийг маргааштай холбоол маргааш нөгөөдөртэй холбоол тэгэл явж байгаа л зүйл. Тий. Хэрэгцээ бол мэдээж хүн болгон мэдчихэв. Харин тэрийг ашиглаад харин сайхан өөртөө хөгжөөд авъя л та. Бүжиглэхэ болоод та юу юм? Гэхдээ бүжиглэхэ болоод гэж одоо тэгэл өнөөдөр юмаа хийгээл л шүү тий. Багштагс нуу одоо энэ тэнд очиод сайн аа болдогс нуу. Хинтээ. Ир хүн чинь тугч барин тугалж хариулна гэдэг. Таныг өөрөөхөө хийж байгаа ажилд өөрөө дүн тавиул та ямар дүн тавих вэ? Өө тэгэл дундаас тэгэл. За дунд нэмэх тавьчих. Сайн үнэлээд авахгүй байна тийм. Тэгвэл таныг өөрийнхөө амьдралд дүн тавиул. Өөрийнхөө амьдралдаа гоях бас тэгэл дунд нэмэх. За тэгээ. Юу л сайн ч айгу Тэч шүү дээ. Сайн хасах бодно гэдэг. Чи цаашаа цаашаа явах хэрэгтэй байна тийм ээ. Тий. Одоо ч бас залуу байгаа шүү дээ. Одоо цаашаа урд нь бол нэг бүжигч. Сэл угал нэг л орноор явал тэр байд явах ядардаг юм уу эсвэл ерөөсөн ингээл буудалтай очоод ерөөсөн унтаал өглөө нэг тасгал дээр нь бид нар чим нэг бэлтгэл хаалмал амар эрт очоод ерөөсөн ингээл ирсэн. Ингээл юм чи ингээл яг татчихсан ингээл яваад. Одоо л юм ингээл эхэлж шít. Одоо ингээл яриад өнөөдөр ингээл хөшийн юм ийм ярьсланд авах нь. Яг гоо энд ярьслаа орж исэн боловч тэгээд юм ч ингээ өөрчлөлт шинэ найзуудаа танилцж байна гэл. Та нар хичнээн улс оронд очиж үзв үү? Гэхдээ улс оронд очно гэсэн улс очингуудаа тэр хот толноор ингээ таарч байгаа чинь. Тэгвэл таалж тулж байгаа. Үгүй. Нэх одоо олон ч гэдэг тэр тоолж бол нэг яаж байгаа. Нэг удаа гавьяатайгаа найрагтай юу илээ гэж нэг удаа батсан байна.
Хашааш ууч. Тэг нэг газар ч нэг биш нилээд очиж тэгэл одоо Испани гэж л одоо очог хот байхгүй хөө. За Франц гэж бас хөөрхөө явцсан. Итали болохоор яг Милан. Гой цуглуулгын танд ноён олон хот улсуудыг явдаг л хүн болгоно янз янз цуглуулт юм билээ шүү дээ. Дурсалтайгаар авдаг. Тий, уул тэгдэг байсан. Тэгээд би чи Америкч бас бид нар чих нүүдэл суул хийдэг. Тэгээд тэр болгон чинь тэгэл нэг одоо энд тэгэл тэгээ байхаа ингээл бас суурин байх юм бол бас гоё юм билээ. Тийм цуглуулаа. Та азтай хүн үү? Азтай хаа. Яагаад? Гэхдээ одоо тэгээд тэр хавдаас тэгэл өнөөдрийн их одоо бүжгийн дэд асар их хэлэхэд л одоо жишээ нь би нэг Ролан Петит гэдэг хүнтэй 20 дугаар зуун бүжиглийг тач одоо Францын бүжиглүүлээчтэй бэл бас авиас тэгэл аз л байгаа хэл та. Тэр хүнийг бүжигдэглээл одоо тэгэл тэр үнэхээр алдартай тэр Ла Скала гэдэг театр дээр нь гараалч юм уу гэх тэр ч одоо азтайг шинжлээ. Бас нэг нь сонирхуулаад хэлэхэд Ла Скалад бүжиглж исэн би чи энд яг дөөрлөө төгсгөөл орж исэн үеэсэн. Бас их нэртэйгээ танилцал балет үзэл. Жизел балетыг. Бичлэг нь ханаас хийзээч яаж олж авсан бэ? Тэн дээр гол дүр хийжсэн заглуу Максим Мүрө гэдэг. Тэрнтэй Ла Скалад 4 гест өргөдөхгүй юу? Тэгээд тэр нь болохоор Pink Floyd балет, rock балет. Тэн дээр Ла Скалагийн балетийн бүх мужигчтэй тэр гослон солист. Тэгээд guest artist гэхээр чинь одоо яг манай урилгаар буюу ингээд 4 гараг өрсөлдөөлтад тэгсэн чинь Канадын үндэсний театрын Канадын нэг залуу байна. Гүлэм Гаттай. За тэгсэн чинь нэг Оросын Большой театрын нэг дүүмийн гишүүн гэдэг Светлана Захарова. За нөгөөд чи 2 дахь том гест юм байна. 3 дахь нь гэсэн чинь нөгөө нэг Максим Мөөрө өөрийгөө таалагддаг л өрөөдөж орж. За нөгөө 4 дахь нь нөгөө нэг Монголын нөгөө хавдын мал харилцаа залуу хөгжим мүжиг төгсөө гэсэн. Тэгээ ингээ бодож бас лацтай л юм биш үү. Нөгөө дөрөв тий. Энэ хүний хорвоод та хэрвээ хүн болж төрөөгвөл ямар амтан бол төрөх байсан бол? Амтан. Дүн болох юм шиг амтан бол төрөх шүү дээ тийм ээ. Тэг мэдхгүй шүү дээ бас. Зүүрлээд бодохгүй та. Арслангийн орд болоход арслан гэх юм уу? Нарийнхан арслан, нарийнхан өндөр арслан байна. Арслангууд эдгээр чинь бас хийхэд бол шүрмс мөрөстэй хаана яг хүчээ байх уу хуваарлаа шүү дээ. Үзүүм үз. Танд одоо яг ямар сэтгэл төрж байна? Гэ ярилцаас. Гэхдээ одоо тэгэл стил дотроос нэг яригддгүй сэдвүүд тий. Одоо сонсож байгаа асуултууд, сонь асуултууд гарч ирж байна. Тэн дээр яг өөрийнхөө яг дүгнэлтийг маш хурдтай ингээ гаргана гэдэг бас сонирхол юм байна. Нэрээ би юу гэж боддсон бол та гэж бас өөрөө өөртөө бас адилхан асуултууд тавиад ингээл байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Аян замдаа сайн яваарай. Эргээд сайхан уулзахыг эрүүл тавья. Тэгээ сайхан нэвтрүүлэгт орж ирсэнд дорж баланда маш их баярлалаа. Тэгээд та нар ч гэсэн одоо тий сансан бүхэн чинь сэтгцлэн бүтээд эрүүлэн их тий одоо бас бид нар бие нэгэ хайрлаж хамгаалж чин сэтгэлээсээ хандах цаг үнэхээр болцсон. Тэгэхээр маш их баярлалаа. Ингээд манай Чандас сэтгүүлийн хамгийн сүүлд хэвлэгтэн гарсан дугаар байгаа. За энийг танд үгүй. Энэ манай маш баярлалаа. Өдөр тутмын өглөөний сонингийн өнөөдрийн дугаарыг за танд өгье. За маш баярлалаа. Сонирхноо. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор
Монгол улсын гавьяач ирч балиачин алтан хуйг хүрэлцэн ирж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.